За ингээд уламжлал ёсороо 5 гаргийн өглөө болсон байна. Уламжлалт ёсороо. За энэ батинжуулж аваач юм хүн болго хэлээд батинжуулаад авсан шүү дээ. Та нар мэдгүй л байгаа болохоос ш. Би өөрөө бичээд өөрөө гар усгээ зур өөрөө тамга дарцсан байгаа ш. Энэ миний үг. Хаанч үл хэрглэж болно яг од зээлийг надаас гуйсан. За 12 сарын 1 болчлоо. 12 сарын мэндийг хүмүүс тэгдэж ш. By November, hi December. Тэгдэг хүн би байна. Нөгөө сартаа ярьдаг хүмүүс гэдэг юм шүү дээ. Би ингэж боддог байхгүй тий. За энэ сар миний сар байх болно гэж хэлдэг байхгүй юу? 11 сарын 1 миний сар байх болно. 12 сарын 1 миний сар болно гэж сарын эхэнд амар бүх одоо тэг амьдралынхаа бүх юмыг төлөвлөөл юм амар гой зэгцэлж тавиал тэг данс мансаар шалгаал. За ер нь энэ сар амьдарчих юм байна да гэж бодоол нэг юм амар гоё эхэлж идэл 2 дахь хоногоос нь бүх юм алга болдог байгаа. Стори устаала. Хүний амьдрал ер нь 12 сард хамгийн их юм болж өнгөрдөг сар бах те. Баяр, ёслол, ажил хийдэг бол тэгэл жилийн тайлан дүгнэлт мөгнэлт тэгэл амьдралаа дээрээс нь дүгнж мөгнөл. Та нарын амьдрал бас 12 сар амар бизи өнгөрдөг. Яа, ер нь holiday season дандаа бизи байдаг шүү дээ. Хүүхэд байхад амар догдол дүүр өнгөрдөг байсан. Одоо болохоор зэрэг 12 сар гингүүт би амар их мөнгө зарлагддаг сар л гэж хардаг. Йоо, бүр нэрээ те. Яаж яхад нөгөө нэг бэлэг авч өгөх хүн чи олон юм. Тэгээд яах юм нөгөө нэг юм өөрөөгөө зовоод төрлийн хүн юм те. Зүгээр өнгөрч чадахгүй заавал нэг юм авч өгөхгүй л гэдэг хүн юм. Тэгээд би юу тэрийг болиё гэж бодож байгаа. Тэгээд энэ жил нөгөө нэг аахан Düsseldorfт байдаг найзтайгаа бид уулзж байгаа байхгүй. Тэгээд шууд ихнээс тохирцсон. Юм бэлэг өгөхгүй шүү. Бэлэггүй уулзцаа гэх. Тэгж тохирсон байгаа. Тэг ер нь бол би 12 сарын бол мөнгө гаргадаг сар л гэж хардаг. За яа. Ариунаас надад бэлэг өгөхгүй гэсэн. Ахгүй шүү. Би бэлэг ордог байхгүй юу? Мандрин центрин тэгэл. Би чам таардаг кино шиг би ингээл цохон дээр зогсож байгаа байхгүй. 12 сар гараад ирэхээр би амар гонхтой болчтой. Ягаад ч юм нэг юм энэ жилийн ингээд сүүлийн сар тэгээд нэг юм бүтэн жилийн хугацаанд би юу хийлээ, яалаа хийлээ гэл нэг амьдралаа боддог ч юм уу. Тэгээ дээрээс нь амар их завгүй. Тэгээ нэг юм амар стресстэй явсаар хагаад нэг юм сарын яг бүх хэсэгт нэг арай гайг болдیں۔ 23-23-наас хойш ч юм уу яг нэг ажил амраал бүх юм ингээд нэг юм нөгөө штилийн нахт гэдэг штэ чимээгүй болдог 24-нд ч юм. Тэгэл яг тэр өдөр ингээд бүр амар гоё амардаг. Амархаас гадна бас амар гонхтой болдог нэг юм бүх хүмүүс гэртээ ингээл аим баярлал ингээл яг гэр бүлэрээ тэр чи яг нэг гэр бүлийнх нь баяр штэ. Тэгэл тэнгууд ингээл би одоо жишээл ганцаараа байдаг ч юм уу. Мэдгүй 12 сард миний хувьд ингээд гадаа гэрэлтэж би дотроо гонхтой. Дэти ер нь бол нэг тийм тэгэл нэм гадаа надаа хүүтэн мөдөн ч юм уу. Тэгэл хүмүүс ч ер нь их амар ажиглал маргалтай явдаг штэ. Би гэр бүлийнхэндээ бэлэг мэлэг авдаг ч юм уу. Тэгээд нөгөө энэ чинь нэг юм олон жил ганцаараа амьдарсан болооч тэр өмнөх амар гэр бүл мүл гэж байхгүй учраас тийм одоо гэр бүлийнхэндээ бэлэг аавна. Тэгээ гацур модны дор бүгдээрээ бэлгээ задлан мадлан 24-нээр гам хамтдаа гоё хоол идэ сон босно гэсэн ойлголт байхгүй болохоор ер нь жоохон зайлс хийсэн тийм хүн. Тэгээд 12 сард ер нь бол нэг амар дуртай ш. Тийм хүн бай. Миний хувьд бол амар твдсэн одоо нэг юмд яараал гэдэг нэг ерөөсөө юм амждаггүй нэг тийм сонин сар юм шиг санагдаад байхгүй. Бүр айгүй их амар бизи тэгсэн мөртлөө юм амжихгүй байгаа юм шиг санагдаад. Тэгээ миний бодлоор ингэж одоо нэг хүн ингээл нэг шинэ жил гарахаар нэг resolution гэж хийдэг шүү дээ. Би энэ жил ингэн гэл амар юм дотроо за бүр амар ингээд цаасан дээр буулгахгүй ч гэсэн дотроо бодчихдаг те. Тэгэл тэрэндээ амжихгүй байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Таагаар үед одоо шүү дээ те. Одоо ингээд 2021 он өнгөрч чинь тийм үү. Тэгээд 2021 он ингээд нэг юм бодцсон тэр чин амжаагүй одоо яг энэ сар амжуулна гэсэн юм байна уу? Уртаар санаа алдснараа. Үгүй миний ерөөсө 20 оны төгсгөлд эхлүүлсэн зүйл маань ерөөсө тэр үед л дуусчих байсан зүйл маань одоо ингээд урт сунжирсаар одоо хүртэл ерөөсө шийдлээ олж чадахгүй ингээд яваалгаа. Тэг намайг амар их стресстүүлж байгаа болохоор би тэрийг л хурдан одоо болчихсоо л гэж бодож байгаа. Тэрнээс ч надаас хамаарах юм бол ерөөсө байхгүй болч та. За ивэкэ. За ивэл Ивэкэ гэнэ.
Тэгсэн юм би. Ивэк шинэ нэртэй болсон манай Ивэк. Ивэлкэ яана. За одоо ингээд комментар ивэлкэ. Ивэк гэсэн сая бүр сая. Ивэлкэ. Өхөрөө юу Ивэк. Ирвэх хийхтэй ирвэх гэсэн байна. Ирвэх. За одоо бүр Чамаг ивэлкэ ирвэх болчихсон хийж шүү. дуудах чагаа. Чи миний Ивэк юм уу? Ирвэх. Мэнчтэй. Яа тата. Би ер нь яг 100 жим орж эхэлсэн аахгүй юу? Тэгээд найзтайгаа хамт ингээд жим ороод хоёлаа юу хин нэлээх турхаа үзээгээ тэгээд хожигдсан байгаа. Тэрнээс хойш тэгээд ер нь workout хийгээгүй. Хаасан 6-7 сараас хойш. Тэгээд энэ 12 сард бол ер нь жоохон workout хийж одоо нэг эрүүл мөрөл мэдрэмж одоо өөртөө төрүүлээд гэсэн тийм л одоо хүсэлтэй байна да. 12 сард багтаах юм биш үү? 12 сард багтаал. Good luck гэдэг шээ. За. Би нэг хаус аваад өгдөглээ. Нэг Курс би даалтын курсын ажил өгөөгүй энэ жил ер нь 12 сар болж байгаа. Тэгээ ямарсан 12 сарда багтааж өгнө гэд бүр өөртөө амар хатуу чанга зориг тавьсан. Тэгээд тэрийг бол яаж ч өгнө гэж бодож байгаа. Бүр ингээд өсөө зулгаж чамаг өгнө. Тэгэхгүй бол бүр жил тойрсон. Коронагийн худлаагаас баг гэд ягаад байгаа болохоор курсын ажиллаа бичиж өгнө. Тэр бол нэг их юм шилтэй 6 хуудас юм байгаа юм тэгээд. Залхуурал яваад байгаа болохоос биш. Ямарсан тэр бол миний 12 сарын том зориг байна. Бас болоогүй би гэртээ амар том цэцэг аавна гэж бодсон байгаа. Тэрийг аавна гэж. Өөрөөр хэлэх юм бол хин нэгэн шинэ жилээр бэлгэлээрэй гэсэн үг. Орчуулж хэлбэ. Нүгдэх монголчууд аа. Манай гэрээ хайх болоо. Ямар ч гэсэн тэгээ сонсогчдод хэлэхэд та бүхний ч гэсэн 12 сар амар busy ажилтай одоо яарсан өнгөрдөг байх. Тэгээд аль болох нөгөө жилдээ төлөвлөсөн ажлаа 12 сарда багтааж дуусгах болтугай гэсэн гэрүүлээр Эхний хэсгээ өндөрлөе гэж. эхний хэсгээ өндөрлөе тэгээд асуултаа сонгоцгоо. За тэгээ. За тий. Нэгээ сар хүртэл тааг оруулаад гарчсан тоон дээр байгаа сэдвийн дагуу бид ярилцах гэж байна. 13 гинэ. 13. X чинь эргэж холбогдвол яах вэ? Ямар access шалтгаалнаа. Хиддэг X-вэл гэдэг нь шүү дээ. Ер нь энэ сизон дээр айгүй олон X-үүд ярьж чинь тий. Тэг чинь. Бид нар баг X ярьж эхлэв үстэй. Тэгсэн. X Ярьсаар байгаа л. Ярьсаар байгаа л дуусхан дээ. Одоо яри. Тэг. За тэгвэл эн чинь зүгээр X эргэж холбогдвол яах вэ? Буцаад нийлээ гэж гоё. Нийлий гэсэн үг юм уу? Холбоо өрчин заавал нийлээ гэсэн үг шүү дээ. Окей. За тэгвэл юугаар явъя? Үйлчлэлтэй явъя. За эхлээд зүгээр X чинь чам руу залгуул явах вэ? Мессеж Тэгвэл ингийн зөвхөн сонирхолтой болгоё. Ой. За. Ингээд чи ингээд орой ингээд унтчихсан чинь шүн X чинь согтуу залгуул явах вэ? Согтуу юм уу ядчих яхад? Халамцаа шүү. Орой тэгэл гадуур орж шоудж байгаа л эсвэл энэ тэнд ганц хоёр дринк ууж байгаа л чам руу залгах чихт текст өчөдөл хай унтаач гэдэг. Йоо. Үе тэгэж ичдэг. Хүч тиймээс ч өгөөр удсан шүү дээ. Унтаач. Үнэхээр согтуу залгуул надад жоохон сонь санагдах. Нэг юм. Орой бол хизээч ирүүл залгахгүй чам руу. Юу гэсэн чи тийм аа. Чи текст өдрөө. Орой текст ирж ин дуудлага ирж ин гэдэг чинь тэр хүн согтуулаа. Ямар нэг emergency болоогүй л. За окей, халамцуу байж болно. Нэг одоо 100. Тийм, халамцуу яа тийм. Тийм бол согтуу залгах юм бол зүгээр зайл гин. Халамцуу залгах. Окей, халамцуу залгуул ярина. Окей. Яасан юу болсон гэд зүгээр л хүн надад залгах юм чинь. Чи мэдгүй амар догтлох байх. Үгүй ахвасаа зүгээр залгаагүй. Зүгээр залгаагүй юу гэсэн тэгээд. Ерөөсөө залгаагүй. Ингээл халамцуу залгаал тэ хоёул өнөдөр уулзъя тэ. Ер нь л чи интеншн мэдэж байна. Өнөө өрөө хоёул нэг гоё яач л та. Хуч над урсаач гэдэг юм. Арна хуч над урсаад чи. Sorry би энийг scratch. Ерөөсөө чамтай ингээл буцаал ингээл нэг гоё шүн өнгөрөх гэдэг шин. Үгүй тийм яах. Ягаад Тэгэл тэр чин тэгэл маргааш нь эрүүл ухаанаар бодоол тэгэл хэрэггүй тийм ээжтэй гэж бодсон шүү дээ. Тэг нэг юм аль айланда
би өөртөө ч маргааш нь харамсаал хүүр гэж яах гэж тэрнтэй уулзваа гэдэг ч юм. Нөгөөх маань ч гэсэн пуучаар яах гэж энтэй тасалчаад уулзваа гэдэг юм. Нэг тиймэрхүү юм амар одоо үнэхээр сэтгэл байгаа бол окей зүгээр ярилцаж болно. Тэгэхгүй зүгээр нэг ганц унтчихвэл өөр залуудаа унтчих чадах юм чинь заавал одоо тэрнтэй би тэрний өнгөрсөн би тэрний юу одоо хамаг сайхныг дурсуулгаал уулзчлаа хэлээ гэж бодно. Би бол зүгээр зайл гэж л. Гэхдээ зайл гэж арай хэлэхгүй мэнэ. За дими ахаа хөшөө гэж. За хөгшөөч гэж хэлэхгүй мэнэ. Дими ахаа найз. Найз. Найз чихгүй. Дими эрүүл дээрээ баяртай гэл тэгэл таслах байх. Юу вэ? За ер нь яах юм бэ л X чинь бүрийг кол юу вэ? салаад тэр утаснаас шалтгаалах байх л та. Тэгээ 5 жил уулзах хүн залгаад согтуу нэг өдөр залгаад хей уулзах гэх юм бол тэгэл come on. Яаж байгаа юм бэ? Яах юм бэ гэж хэлсэн шүү дээ. А дөнгөж салсан хүн бол бас чи 5 жил хаана байсан юм бэ гэдэг. 5 жил одоо зүгээр бодъё заа 5 жил байсан уулзаагүй X гинт хурж ирснээр би элэд ирсэн байна. Тэ шөнийн 3-т над руу залгаад элэд ирсэн чи юу хийж байгааг залгах юм бол come on уулзахгүй шүү дээ. Ягаад? Тэгэл зоргоороо тэгэл шал уурах тас. байна уучлаарай. Тэнгүүд цанаас нь Ивеки. Хин харахгүй шин чамраа залгаад байгаа юм бэ? Гэтэ хамгийн хараа. За үгүй. 5 жил уулзаагүй бол над руу өдөр залгал да. Тэ зүгээр өдрийн цагаар хей би ингээд элэд ирсэн мэн хойлоо уулзаа гэж болно шүү дээ. Заавалчгүй тэгэл хаа байсан хар шөнөөр согтуу мохтон come on that's тэ бас өөр левел үжлээ шүү дээ хоорондоо. Дөнгөж салцсан сарын дараа байхгүй. Яг л эмоц байгаа те мэдрэмж сэтгэл хамт байсан юмнууд бүх юм одоо ингээл ер нь бол арилж амжааг байгаа шүү дээ. Тэр бол яг нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Яг үнэхээр тэгэл нөгөө хүнээ өгүүлээл тэгээд хамт уулзмаар байгаа те хамт баймаар байх юм бол тэгэл яскууга мэдчихээн те ер нь бол хоёул уулзахгүй байвал хоёул би бинесээс move on хийн гэдгийг мэдж байгаа боловч ер нь бол уулзсан бол нөхцөл байдлууд бол байгаа. Тийм тэгэхээр бол ирээдүйд бас тэгээ салаад удааг байхдаа уулзахгүй байна гэдгийг бол үгүйсгэж чадахгүй. Харин би бол бас нөгөө нэг юу гэдэг намайг амар тийм тэ шүн мөн ямар нэгэн зорилгон тодорхой тийм дуудлага хийх юм бол жоохон дургуулах ах. Тэрнээс биш зүгээр надтай эргэж холбоо өрдөг ч юм уу. Одоо нэг тэр үеийн дурсамжаа ярих гал нэг хүн чинь бас нэг тийм сэтгэлдээ болцсон байдаг шүү дээ. Тэр нь гэхдээ нэг заавал эргэж нийлмэлнэ гэсэн утгатай биш те. Зүгээр л хоёул амьдралдаа хамт байсан хэсэг хугацаач гэсэн хамтдаа өнгөрөөсөн хүмүүс яг тэр үеийн мэдрэмжээ магадгүй тухайн үед хэлж чадаагүй ягаад дуусна мэддэхгүй ч юм уу тийм харилцаа. Дараа нь ярих боломж эргэлхийлээд над руу холбогддог ч юм уу. Тиймэрхүү байдалтай холбогддог. Тийм байхгүй хаа. Байлгүй. Нэмэгтэй хүмүүс буцаа нийлэн мэлий гэж одоо буцаа нийлэн мэлий гэсэн нэг бодол байхгүй бол тэгж нэг хайхтар хамгийн мод дурсаад хоёлаа нэг ярэ мэр гэсэн юм байхгүй. Хүүхдээ найз том болсон хүмүүс байдаг хөө. Өдөрт ч яах вэ? Тий зүгээр заавал нөгөө нэг юм юу яахтай биш те. Сэтгэлийн магадгүй тухайн үед нөгөө жоохон байсан болохоор хэлж чадаагүй юм а. Дараа нь тэр үед тэгж байж үлээ ч юм уу те. Нэг зүгээр л яриад өнгөрдөг тийм моментууд байдаг шүү дээ. Тэр нь заавал надтай унтах зорилготой биш. Эсвэл юу гэдэг эргэж нийлэх гээд байгаа даа биш. Тийм ямар сэтгэлийн яриануд бол болж л байсан. Нэг биш нийлээ декстер юм. Тэгэл гэтээ ерөөсөө миний асуултанд хариулахгүй шүн согтуу залгаад байгаа шүү дээ. Гол нь тэгээд би уянгалуулаад гоё л явж байгаа чинь. За тэгвэл шүн согтуу залах юм бол ярихгүй. Чаддгүй ном шүү дээ. Төмөсөө яадаг. Тэгээ илчлэр чи өөрөө л арын гүцэж байгаа болохоос шаа. Ярихгүй тэгвэл. За баярлалаа. Ярихгүй. Тэгэл бага яагаад ярихгүй юм бол. Намайг нэг жоох юу яаж байгаа юм санагдах бах. Шүн амар согтуу мохтуу нэг тийм эвэлийн хэлж байгаа шалтгаанаар те. Ямар зорилгон тодорхой яач гэдэг байгаа тий. Нэг юмхан яа хизээ шөнийн 3 цагт дуудаад бүрийгөө хийсэн ч гэсэн би нэг амар бэлэн байж идэг хүн шиг санаж байгаа бах та гэсэн байдлаар би амар дургуулах бах. Тэгсэн чинь ингүүл яах вэ? Ингээл залгаал хөөе найз нь өнөөдөр тий ингээд Мюнхен дэрчлээ би ингээд би яг одоо ингээ хаашаа явах мэдгүй чи надад ингээ туслаад өгөөч. Эсвэл за окей болоо бүр Монголд ингээ яаж байгаа л би яг энэ амар хүнд байдалд орчлоо. Чи надад хүрээд туслаад өгөөч үл яг уу. Экс. Тэ одоо хамт байгаа хүн яаж чадахгүй. Одоо хүнтэй хамт байхгүй. Тэг би миний байгаа хүн дургуулах ш. Чи хүнтэй бас байхгүй. Тэг юу жишээлбэл юу байх юм? Ямар шалтгаан байх юм? Мөнгө төгрөгийн асуудал юм уу? За юу байх юм?
юу гэдэм би одоо бус автобус байхгүй газар байна. Тэгээ машин маань настгүй. Өөр ингээд манай найзууд бүгд уцаа авдаг ингээд чамаас өөр гоохаас өөр би найзуудаас ичээд байна. За мэдгүй тэгээд за би цагдаа дуудаж өгөө л хэлээ. Даатгалыг чинь дуудаж хөө уц нь хийдээ. Тий. Надад дуудаж болж байгаа юм ч уг цагдаа болно доо өндөр гэсэн хэлдэг тасах. Яа тийм дээр Монгол цагдаа очт юм уу? За тэгвэл очиж штэ. За. Тий. Онцгой очихлэгдээ бүр яг тийм байдал орсон байна. Тэгэл онцгойгийнх нь ч ирэхгүй байна. Тэгвэл надад залгаж байгаа чи. Өөр надад найз залгаа энэ миний сүүлийн 1% утсаараа чам руу ирж. За би чиний байгаа координатыг татаж аваад би цааш нь онцгой адил руу хэлье. Дуусаа чиг шиг. Яа муухай та нар. за тэгвэл бүгдээр ингээл ганц X-тэй хүн гэж бол байхгүй л байгаа л гэдэг бид дөрөв донд. Тийм штэ. Бүгдээр ингээд толгоогоо бүр ингээд цэвэрлжээд нэг X-ээ сонгочихсон. Яг нэг X-аа сонгоод боддоо. Чи биш шүү. Би өөр X-ээ бодож байна. Биш би сая өөр хүн хэлсэн штэ манайхаа ойлгосон биз дээ. Самбиг бодсон байх үү? Оцаа ямар Бодол биш аа. Биш нөө манай састаг X биш шүү. За. За нэг хүн бодсон уу? Нэг хүн бодсон юм шүү дээ. Толгойч нэг хүн байгаа шүү дээ. За тэр хүн чинь залгаад би амар буруу юм ичжээ. Бит хоёр ерөөсө салахсгүй байсан байна. Хоёлоо буцаа нийлээ. За гэлээ. Тэгвэл яах вэ? Ягаад тэр буруу юм хийсэн гэж би салах шийдвэр гаргасан ш тэр X-тэй. нөгөө талаар бод. За тэгвэл буруу юм хийчихээ биш. Би чамааг уучлаа. Хоёлоо. Буцаа нийлээ. Би уус гоошлох юм хийв шүү дээ. Заавал тургаатанаас. За тэгвэл гэж бод юмгүүд. Хоёлоо салахсгүй байж би чамаа алдахсгүй байж гэж хэлээ чи. За тий хоёлаас ерөөсөө салахсгүй байж өнгөрсөн болсон бүх юмыг мартын хоёлоо шинээр эхлэе. Оо найз нь одоо амьдралаа одсон шүү дээ яагаад гэж хэлэх байх. Чам за тэгж хариулах юм бол яг чамд яг дотор чинь ямар мэдрэмж төрөх юм? Кой. Тийшээ чи кай болж байгаа гэж. Би Өөр юм хэлэхгүй юу? Гүг би бол үгүй. Чи Хоёлоо танаас тэгээд бүхнийг шинээр эхлэе л да юу амьдралаа бодох вэ? Наадхаа марталтаа. би түгөө сая буруу X-ээ сонгочихъя. Та нар бодны Боцоо тэрийг ухраа. За нэг X-ийг бод одоо. нэг X-ээ сонгох гэхээр нэг энэ аваад үлдсэн чи яг бурууг сонгочлаа шүү. Тэр олонгуудаас яг таарахын сонгох нэ за. За тэрийг бодъё. Үгүй нэ за би өөр нь үгүй л хэлэх юм байна. Яах юм бэ өгшөө шалт юм штэ. Яагаад юм гэж? Яагаад тэгэхээр зэрэг одоо тухайн үе яриун нь бол биш болсон. Тэгээд тэр үеийн чийч бас биш болсон бах. Тийм болохоор зэрэг бит хоёр шал одоо өөр хүмүүстэй ахиж бүр танилцах шаардлага гарнаа. Тэгээд тэр нь дахиад зохицооч үгүй ч үү те. Тэгээд тийм болохоор зэрэг чиний хүсэж байгаа хүн бол би биш болсон л гэж хэлэх байх та. Чамаас хойш би амар өөрчлөгдсөн л юм шүү дээ. Тий. За, Эвэл. Би бол үгүй л гэж хэлнэ. Яагаад үгүй гэж лээ? Угаасаа тэл битэр шалтгаантай л салсан байгаа шүү дээ. Тийм яг байгаа шүү дээ биш. Би чамаа нэг X бодороо гэсэн шүү дээ. тэр угаасаа шалтгаантай салсан. Тийм тэгээ угаасаа нийлэх юм бол буцаал яг л нөгөө л нэг тойрогтой буцаад орчих واخгүй. Шалтгаантай салсан. Тэгээ тэр шалтгаан манд байж л байгаа. Чи битэр буцаал нийлэх юм бол яг нөгөө шалтгаан чинь гарч ирэл тэгэл ахаал сална. Тэгэж хоёлоо зүгээр наас цаашаа бүх юмыг шинээр эхлэх гээд байгаа шүү дээ. Өмнөх юм аа мартын хоёлоо бүгд шинээр эхлэхлээр чи битэр өөр хүн болох тэр битэр өөр хүн болохгүй шүү дээ. Чи бол тэр хүн манд яг байдгаараа л байгаа. Би бол байдгаараа л байгаа. Битэрийн бүх зөрчилтүүд тэгэл хэврээл үлдэнэ. Зөв юмыг шинээр эхлэхлээр тэр бол арилахгүй шүү дээ. Тийм болохоор яг битэр яг personality зөрчлүүд бол тэндээ байж л байна. Яг амьдралын нөхцөл байдал магадгүй өөр байсан болсон байж магадгүй. Гэхдээ хүн нь бол хэврээл үлдэн шүү дээ. Яг ерөнхий хүн. Тэгэхээр тэр бүх одоо хөв хүний битэрийн хоорондын зөрчил бол байж л байгаа. Тэгэхээр яг л нөгөө л нэг юм өөр нөхцөл байдал дахиж шинээр эхэлж байгаа байхгүй юу? Same thing. Угаасаа хүн нь адилхан болохоор хичнээн шинээр ондоогоор хичээж одоо try хий гэсэн ч гэсэн ер нь юм өөрчлөгдөхгүй юм биш тийм үү? Тийм гэж хэлж болно. Яг энэ next-тэй бол битэр бол яг зан өөрчилж болох асуудлууд бол нэлээд олон байсан. Гэхдээ тэрнээс гадна бол өөрчилж болохгүй бас битэр зөрчил бол байсан. Тэгээд хүний яг бодож байгаа юм ихлээр тэр өөрчилж болохгүй те яг зөвхөн хүний зан чанар тэр зөрчлүүд мань бол хിവэрэл байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол ахиж яах юм бол магадгүй шанс үж магадгүй гэхдээ ер нь
тийм болох нөхцөл байдал бүтэх нөхцөл байдал бол бага. За яа. Би яг тэр экс юу гэж хэлэх вэ гэхээр яг надад тийж хэлэх юм бол би одоо чамаг гэх миний хайр дууссан л гэж хэлнэ одоо. Хайр юусоо байхгүй. Хайр байхгүй учраас би чамайг угаасаа шинээр хайрлаж чадахгүй. Тэг угаасаа тэнд байсан чамайг их сэтгэл яг тэнцэнэ дууссан учраас яг тэндэн тгээ гоёор үлдээл гэж хэлнэ. Одоо мянган нийлээд ямар ч юм миний талаас асах тийм гал бадарсан хайр байхгүй. Чи өмнөх бүх юмаа ингээ мартаад ерөөсөө шинээр хэлж чадахгүй юм. Чадахгүй. Яг тэгвэл тэр мэдрэмж амар онцгой байсан учраас ахиж тэр мэдрэмжийг олно гэдэг юм бол баг боломжгүй учраас юу вэ? Үгүй л гэж хэлнэ. Яахан тэгээд Бэж чи амар хайртай байсан учраас яг тэр хайраа одоо ингээ дотроо хадгалаад ингээл бай. Муу эсвэл салахтаа битээр амар муухай салцсан тэрийг би юусаа мартчих чадахгүй болохоор Нүггүй. Би амар хайртай байсан учраас яг тэр хайр шиг одоо яг тийм хайр ахиж яахгүй учраас юу гэдгэлээ? Ургахгүй, дэлбэлэхгүй учраас тэгвэл байж тэгвэл шинээр эхлэхгүй. Тэгвэл яг ингээл битээр амар гоо би биэндээ хайртай шүү дээ. Яг тэр нь шиг л бай л да. Тийм хайр угаасаа миний хувьд дууссан байхгүй юу? Би хайр гэдэг цүнхээ өөрөө явжсэн чинь тэгээ яг тэнцээ ингээд дуусаад би тэнцээ орхицсан байхгүй юу? Тэгээ би одоо тэрийг буцаж очиж авах ямар ч боломж байхгүй. Тэгээд би одоо шал ондоо өөр өргөвч үрээд өөр хайр хийцэн дотор явж байгаа учраас тэр хүнийг ерөөсө батах юм байхгүй болцсоохгүй. Тэгэхээр ерөөсө шинээр эхлэн гэсэн ойлголт угаас байхгүй. Яг тэгээд өнгөрсөн үлдээгээд хоёлаа амар гой дурсамжтайгаа ингээд цааш явъя гэж л хэлнэ. Нийлээд ямар ч үр дүнд хүрэхгүй учраас надаас юу ч гарахгүй. Тий, одоо өөрөө Би өөрөө ингээд асуултаа мэдчихсэн болохоор хэнийг бодохоо ингээд мэдчихээн. Гэтэ би зүгээр ингэж боддээ нэг гексигээ гарч ирээд амар буруу юм бичтэй гэж хэлээд хоёул ингээд буцаад бүгдийг чинээр эхлэе гэх юм бол sorry түрүүн ариунад хэлсэн штэ чи наваа ийм болгоцоо гэд угаасаа чамаас хойш би штэ амар өөр хүн болсон. Харин баярлаа миний нэгдийг нээж гисэн гэж хэлмээр байгаа байхгүй юу. Гэтэ тэр хүн гарч ирэхгүй биш ээ гарч ирсэн гэтэ би тэгж хэлж чадаагүй л дээ. Яри тэгж зөвөн байж таагүй. Гэтэ одоо дахиад гарах юм бол тэгэлч. Чи тэр үед юу гэж хэлсэн? Би зүгээр бүр хэрлэл ой хай май гэл нөгөө синдэд орхитой штэ. Тэр шиг синдэд орхисон. Тийм би угсаа нөгөө юу асуухаа мэдчихсэн болохоор нөгөө хитэ ихсэ дундаас тэрийг сонгочод л энэ л та. Тэгэхээр нэг сонирхолтой биш байна. За өөр дэлгэрүүлэх юм байна уу? Хүн байна уу? Тэгэхгүй бол энэ шууд дуусах гэдэг шүү. Ингээ X тэгээд дайралтыг заяа. За. Ингээд нөгөө нэг санаандгүй байж ийснаа дайралтыг нэг момент байна да. За тий. Тэр мөчөд яах вэ? Сайн уу гэж мэдлэх үү? Зүхтах юм уу? Эсвэл хараагүй царайлж өнгөрөх юм уу? Яах юм? Би тэр үед бол зүхтуул айгу тэнийг санагд штэ. Би бол зүхтахгүй ямар ч гэсэн. Би харин ч айгу гоё тийм мэдлээд өстой минь тустай те юу гэдэг вэ? Өстой хамаг сайхнаар байгаал тэгэл өнгөрнө. Тэр хүнд ерөөсө салсан гэдэг чинь их айхтар сайхнаар салсан биш үү штэ. Ихэнхдээ. Ерөөсө тэр зүйлийг марттал ийлдэг байж байгаа. Өстой жинхэнэ өмнөх юм дээр ярьсан штэ. Ийлдэг сеттинг ярьсан. Өстой байдгаараа ийлдэг байж байгаа л тэр момент өнгөрөх. Хөө юу вэ? Амар гоё инээ чанаагаал тэгэл өнгөрнө. Эрэгтэй хүмүүс ингэж боддөг юм уу? Би амар юм өөр харагдаж байгаа болов уу? Энтэй хамт байж ирснаасаа би одоо амар өөрчлөгдсөн. Тэрийг минь анзаарч байгаа болов өдр гэсэн бодол танаар төрдгөө. Бүр анзаараасаа гэж бодогдол төрдөн ш заримдаа. Тийм үү? Одоо би шал ондоо байгаа шүү гэдэг анзаараасаа гэж төрдөн ш. Гэтэ буцаад ингэж нийлэх гээд байгаа юм биш үү? Зүгээр л ямар нэгэн байдлаар би энэ одоо юунаас гараад өөр бас тэ өөр болсон гэдгийг харуулах гээд байгаа юм өмдгөө харна. Чиний мэддэг би биш шүү гэдэг ч юм уу. Мэдгүй яаж тайлбарлах юм мэдгүй. Гэтэ ямар ч байсан өөрчлөгдсөн өөр хүн одоо би яг тэр нөгөө одоо ингээд салаад явахдаа үлдсэн яг тэр хэвээрээ биш шүү. Би энэчнээс ингээд тэг move on болоод би цаашаа амьдралаа ингээд өөдгөрөөр хараа явж байгаа шүү гэдгээ харагдуулахыг хүсэн шүү дээ. Би л хүсэн. За эвэл
Яа адилхан бахад яг уулзахын өмнө ер нь тийм хүсэл төрдөг. Юу гэхээр уулзахын өмнө бол за дутагдлын минь те нэмж гарч ирсэн дутагдлын минь бити хараасаа. Тэгтээ ингээд давуу тал сурж сайжирсан тэр одоо давуу талуудыг маань бас анзаараасаа гэсэн хүсэл төрдөг. Тэгтээ яг уулзахлаар ер нь тэр хүсэл маань арилждаг юм билэ. Тэгээ яг уулзахлаар гинт арилдлаа штэ. Төлөвлөж биш заяа. Төлөвлөж уулз юм болцоо гэж аваад уулзах биш. Зүр годомжинд гинт арилдлаа штэ. Яах вэ? Тэгэхээр тэгэл одоо нэг connection тэрийг л анзаарах бах та. Би өмнө бас түрүүний санаж аль дээр нэг экстэйг уулзсан гэж ярьжсэн шүү дээ. Тэр чинь төлөвлөж уулзсан биш үү? Гэхдээ яг уулзахтаа яг тэр төрсэн мэдрэмж нь адилхан байх. Яг уулзаал нэрээ ийм хүн байдаг шүү дээ. Бид хоёр өмнө бол зөндөө олон коннекшнтэй байсан, их дотн хүмүүс байдаг байсан. Одоо ч гэсэн тэр яг дотн яг тэр хүний нэгэн хэсэг бол үлдсэн л байгаа. Тэгээ тийм нэг сонин ойрхон мөртлөө хол тийм мэдрэмж төрдөг юм байлаа. Яг тэрийг л анзаарах байх. Тэгэхээр тэр үед бол би яг намайг анзаараасаа эсвэл дутагдал гэсэн тийм юм бол би ерөөсө бодоогүй. Дараа нь уулзсныхаа дараа ингэдэг ч байж тэгдэг ч байж тиймэрхүү бол юм бол дараа төрсөн тохиолдол байдаг. Гэхдээ яг уулзаад ярих дээр бол тэр тийм юм бол анзаарэгддэг юм байна лээ. Магадгүй бид хоёр нэг онц биш нөхцөл байдалд салсан байх юм бол яг уу одоо хэр сайн байгааг мань анзаараас тийм сэтгэл төрж магадгүй тэ хэрэлдэж ирж салсан ч юм уу тэ би биндээ дургу болцсон. Тийм нөхцөл байдал бол тийм нэг барьцсан сэтгэл төрж магадгүй. Гэхдээ эргээр одоо эерэг нөхцөл байдалд салсан үед бол тийм ер нь буцаж уулзвал тийм мэдрэмж төрдөг юм бэл надад бол. Ямар эксэс шалтгаална? Дахиад уу. Тий, нэрингэс. Нөгөө яаж салангаас шалтгаалах юм уу? Төрөний бодсон экс. Төрөний бодсон экс үү? Тэрийг ярина мэдэн штэ. Арина бараг хэнийг бодсныг ч мэдэж байгаа. Тий. Тэгээ тэр экстэйг санамсаргүй таалддаг байгаа. Тэгээ одоо бол хаяада яг нэг 2-3 минут юм яриад өнгөрдөг. Тэгээ яг зүгээр таньдаг хүмүүс шиг. Тэгээд зарим үед бол ингээд толгой дохио өнгөрдөг ч юм уу. Тийм юу бол байгаа. Мэдгүй ямар үеэсэн шалтгаална ч шиг. Би өөр хүн болсон шүү гэдгээ өөрчлөгцсөн гэдгээ мэдрүүлэхийг хүсдэг ус. Би тэгж хүсдэг юм уу? Тэр хүн угаасаа энэ намайг ямар хүн гэдгийг мэддэг учраас нэг юм өөрчлөгцсөн би угаасаа нэг амар өөрчлөгтэй үгүй шүү дээ гэх шиг. Үнээрээ би угаасаа ер нь бол нэг амар мэдгүй өөрчлөгцсөн ч юм уу мэдгүй тэр хүний хувьд бол би өөрчлөгцсөн байд магадгүй би бол нэг амар тийм өөрийгөө өмнөх байсангаасаа бүр 360 тэгэхээр цагаан ирнэ гэсэн шүү дээ. 180 өөрчлөгцсөн мэдгүй тэр хүний хувьд бол өөрчлөгдөөгүй ч гэж магадгүй шүү дээ. Тийм болохоор нэг юм өөрчлөгцсөнгээ харагдчих юмсан гэж нэг яг хөө заримдаа муухай царилцаа явж байвал тэгж бодно. Хачаа халтар нэг угаас дандаа эксүүдтэй нэг юм хэртэй өстэй эсвэл нэг юм гачин бэлтгэлийн өмдтэй ч юм уу явж байхдаа таардаг шүү дээ. Тийм болохоор. Тэгвэл нэг тийм амар одоо сүлд юм бодхоо болчт юм билээ. Эхэндээ амар тэгж боддог байснаа. За яана. Гайгүй харагдчих юмсан гэж боддог байсан. Тэгээд манай экс тэр нэг удаа надад ингэж хэлж байсан. Тэр экс маань бит хоёрыг салжаа тэгээд дараа нь нэлийн хэсэг хугацаанд дараа уулзаад ингээ ярилцсан байхгүй юу. Тэгээ ингээ хоёлаа юунаас олж салсан бэлээ, яасан бэлээ, ийсэн бэлээ, гэд ингээд амар сэтгэлийн яриа өрнүүлсэн чинь надтай ингээ нийлэх гэж ихэд үтсэн гинэ тэгсэн чинь би ерөөсөө өөрчлөгдөг байсан гэсэн. Ерөөсөө нөгөө өмнөх байдаг яг зангууд нэг хэвээрээ би амар өөрөө өөрчлөгдсөн, би амар өөр хүн болсон ингээл ойлголээсэн байл та, үгүй ойрлоогүй л ах л та. Хэлээлээсэн байл та тэгсэн чинь дараа надад тэр нөгөө нэг одоо бит хоёр яг яриа сууж байхдаа чи ингээ ерөөсөө өөрчлөгдөөгүй байсан. Тийм болохоор ингээд би болиг гэдэг шийдвэртэй бүрэн үлдсэн гэж хэлсэн байхгүй. Тэгээ би мэдгүй би ер нь тэгж амар тэр хүний хувьд бол өөрчлөгдөхгүй юм байна гэж бодсон. Тэр хүн тэгэл угаасаа намайг тэг хүлээгээд авсан шүү дээ. Ер нь бол энэ хүн юм байна. Би энэ хүнийг өөрчилж чадахгүй учраас бит хоёр салцсан юм байна гэд. Тэр нь тийм болохоор тэр бодлоо тэндээс бараг авч хайсан. Өөр зүйл төр бол би одоо өөр хүнтэй уулзахдаа дараагийн алдаагаа авчиж тавтахгүй ч юм уу. Тийм зүйлэр бол өөрчлөгцсөн ба тэр хүний хувьд бол өөрчлөгдөөгүй гэж бодож байгаа гэх юм. Гэхдээ хүн огт өөрчлөгдөхгүй байх гэж байна гэж юу. Одоо чинь би ингэ бодож байгаа байхгүй. Би ингэ одоо ингэ байсан relationship болгонсоо ямар нэг юм аваад ямар нэг юм сураад дахиж тэрэн дээрээ ингэхгүй гэж бодоод ирээдүйд хичээдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар өөрийгөө баг зэрэг өөрчилсөн юм шиг санагдаад байна шүү дээ. Одоо ингэ одоо байгаа би
10 жилийн өмнө ч юм уу эсвэл 15 жилийн өмнө байсан би хоёр шал ондоо шүү. Тэр олон одоо нэг харилцаануудаас би шал ондоо shape-тэй одоо шал ондоо юм боддог, үзэл бодолтой амьдралыг арай ондоо өнцгөөс харж бардаг болсон хүн болцсон байгаа шүү. Ер нь бол ерөөсөө би яг ихний хүн биш 15 жилийн өмнөх би биш шүү. Тийм тэрийг бол ойлгож байна. Тийм. Тэрэн талаараа би өмнөх одоо 5 жилийн өмнөөс нь заяа бол биш байгаа байхгүй. 10 жилийн өмнөх байсан заяач биш. Тэнгүүтээ аваад тэр хүний хувьд бол би өөрчлөгдөг байхгүй. Нэг relationship-ээс гарсны дараа чи ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн шүү. Тэр хүн өөрчлөгдөг байна л гэж үзсэн байна шүү дээ. Тэр хүн намайг өөрчлөгдөг байна л гэж үзсэн байхгүй. Юу ийм юм байна. Би тэрнээс гарсан дараа. Гэтэ тэр хүн таалагдаагүй зангууд нь одоо миний таалагдаагүй зам байна шүү дээ тэр хүн. Тэрийг л би ахиа гаргасан байхгүй. Гэсэн л утгатай юм байна гэж би одоо ойлгосоо одоо. За жишээ авъя л да би одоо муухай ааштай бол тэр муухай аашаа би засаагүй болохгүй юу. Тэгэхээр тэр хүн за энэ ингээ угаас муухай ааштай юм чинь бид хоёр цаашдаа болохгүй байна. Энэ хүн бол миний хувьд бол өөрчлөгдөөгүй юм байна гэж бодсон. Би болохоор өөрийнхөө би бол өөрчлөгдсөн гэж бодож байгаа байхгүй юу. Би угаасаа бол өөрчлөгдсөн. Гэхдээ тэр хүний хувьд бол ингээ дуусаа одоо нөгөө өгүүлбэртэй бодлогоныхаа хариу гаргаад тэр хүн цааш авцсан байхгүй юу. Нөгөө Excel яригсан шүү дээ. Өөр бол олон Excel байгаа шүү дээ. Тэгээ тэрний хувьд бол яг тэгээд дууссан юм. Асуулт нь тийм байсан мэт. Тийм. Асуулт нь тийм байсан шүү дээ. Самсруу таарлахаараа яадаг вэ? Тэгээ нэг амар би өөрчлөгдсөн гэж харуулъя гэж боддгоо. Зүгээр санаа зовдөг юм нэг юм өсмөс маань халтар таарчлаа даа ч юм уу нэг юм хачин царайтай явж байгаа таарчлаа даа ч юм уу тэгж л бодно гэхээс ш. Нэг тийм бусдуудтайгаа таардаг юм уу бусдаа хэсүүдтэй. Мэдгүй нааг холоос харсан байдаг ч юм уу ерөөс таардаг штэ. Таарчмаар л байдیں۔ Юм сурах тэгээд тэр сурснаа хэрэгжүүлэх хоёр ялгаа байгаа юм шиг санагдаж байна одоо чиний relationship-д. Тэгэхээр яагаад асууж байгаа юм гэхээр чи өөрөө болохоор өөрчлөгдсөн юм шиг санагдсан мөртлөө тэр хүн болохоор чамд өөрчлөгдсөн санагдаагүй. Тэгэхээр магадгүй чи алдаагаа сурсчаад тэгтээ тэр сурсан алдаагаа засаж хамжаагүй байсан болов уу? Тэг санагдсан уу? Өөр алдаа гэж боддог байсан чи бид тийм биз. Тийм байж магадгүй. Алдаа гэж бодсон юм аа. Тэрийг яг бүр ингээ алдаагаа засаж чадаагүй байсан гэж үү? Тийм. Тэгтээ яг тэрийг за энэ бол миний алдаа байсан байна гэж ухаарсан. Тэгтээ яг тэрийг засаж чадаагүй тэгээ чадаагүйгээ мдээгүй байсан нөхцөл байдал байж болохоор байсан уу? Магадгүй хаа угаасаа тэр чинь нэг юм өдөр шүншиг одоо өнөө маргааш засчдаг юм биш ингээд процессор явагдчихдаг зүйл болохоор ингээд нэг юм 3 сарын дотор 5 сарын дотор би ингээд тий 25 жил сурсан юм а засна гэж юу нь бол байхгүй шүү дээ. Тийм болохоор нэг юм ахиад нэг юм 1-2 жилийн процесс ахиад би нэг өөр хүн дээр тэр алдаагаа туршиж үзчихэж одоо энэ ч нэр юм байна ингэж ойлгох юм байна гэж ер нь бол амар удаан үргэлжлэх процесс болохоор бол тийм юм бол байсан баг. Чи тэрийг шил одоо экстэ тэр яг санийхаа ингэж тайлбарсан бол одоо өөрөөр хандах байсан болов уу? Мэдгүй хандсан ч бэ хандаагүй ч ихтэй нэг юм одоо хандлаа гэд мэдгүй тэгээ заримдаа ингээд шийдвэрүүдээ харахаар амар зүг байсан юм шиг санагддаг юм. Тийм болохоор нэг юм тэгж хандсан байсан байх болов уу гэж нэг тэгж боддгоо маа тэгэл хаяа бодол тэгэлцсэн угаасаа болсон байх таа. Гүтэл бодчих тэгэл тэгэхгүй тэгэл тэгдэг байсан бол хэрвээ би тэгсэн байсан бол гэдэгэл цааш явахгүй хаа. Би шалбаагийн дараа кэптэл байна. Эвэкэ гэд. Эвэкэ яасан гинэ гэд. За би ингээд яг бодсон чинь асуултанд өөрөөр хэлэх гээд ингээд бодсон чинь яг юм санамсргүй байдлаар ерөөс дайрлагч чаагүй юм байна л да. Тэгээ Монголд миний экс цөөхөн те. Тэгээ ингээд нөгөө талтайгаа монголчууд ирээд уулзахаар болсон ч гэсэн нэг юм санамсргүйгээр биш эргэж холбоо байж байгаа ямар нэгэн шалтгаантайгаар уулзч муулцдаг ч юм уу тиймэрхүү байсан. Энд болохоор зэрэг нөгөө нэг эксүүдтэйгээ эргэж санамсргүй байдлаар алдах магадлал бүр амар оо баг тий 0.1 хэд чи бүр тэгээд ерөөс тэгж тарилдаж аваагүй юм. Би ингээд боддتي ингэж явж байгаа нэг дээрэлтчаасаа ч юм уу те. Тэгээ нэг яг юм сайхан явж байгаа ерөөс дээрэлтэхгүй те. Тандаа нэг хачаа төмөс гартаа шарсан төмөс гартаа байрсан парк маркет дээр сууж байгаа та. Эсвэл дэлгүр ирсэн найз мэдтэй гудамжаар чанга манга нэг явж байгаа ч юм уу. Таатгаа. Надад нэг Монголд болсон явдал тэрийг л одоо бүр төхүүлээ л да тий. Би ингээд нөгөө бацаан бахтай үргэлтэй байсны долоо гэдэг байхгүй. Тэгээд тэр нөгөө нэг айгүй олон жил би ингээд чамаа мартаагүй ингээд ойлаа ингээд чамайг
жирэмсэн болтгүй юм бол би ингэж чамаа хайрласаар байх болно гэж нэг хөөрхөн хүүхдийн юм ярьлаадаг санахгүй. Тэгсэн би ингээ яг хүүхдтэйгээ өсний найр мэрийг хийцэн яг өдөржингөө тогоомоогоо ярьсан бүртээ өмнө ажимаа дээр тавьсан гар явж байгаа байхгүй юу? Юу илээ доотлын дэлгүүр мэлгүүр авах гэж лээ байрны доотлын дэлгүүр мэлгүүр авах гал гараа явжсэн чинь 10 жил уулзаагүй нөгөө залуу маань гараад ирдэг. Би чамаг өстой амар хайрладаг гэдсэн залуу чиг гээд гарч ирснэ. Хүү сайн байна гэдэг дүүхгүй би ингээл nooш шиг л. Үш сайн уу ямар сайн уу вэ гэдэг худлаа дааврээ заяа дотроо дүгч байгаа ш. Nooш. Ингэж таалдахсгүй. Үгүй нөгөө 10 жил мөрөөдсөн охин би биш штэ гэж заяа дотроо. Яаж чахад нэг аим бэлтгэлийн үнд өвдөө заяа. Үсээ дээр авалт амар өвчсөн бодчих. Тэг би бодсон. Яана ийм үед л хүмүүс нөгөө хогооч асгахтаа хатан ашиг байж зүгэх юм гэж хэлдэг байх нь гэж заяа. Тийм л надад нэг тохиолдлоо. Тэрнээс биш X-тагаа бүр санамсргүй байдлаа тохиолдсон дайрлцсан юм бол байхгүй. Нөгөө асуулт нь юу вэ? Хэрвээ X-тагаа ингээд санамсргүй байдлаар таарлаа чи таарлцсан заяа. Тэгээд чи өөрийнхөө нөгөө өөрчлөгдсөн гэдгийг харуулах хүсдэг. Оролддгоо. Дайрлаж үзэг болохоор мэдэхгүй юм байл. Гэтэ хэрвээ дайрлах юм бол мэдээж амар өөрчлөгдсөн гэдгийг харуулахыг хүсэх бах. Тэгтээ нэг гаднах байдлаас л үсттэй. Угаасаа тэгэхгүй бол X-тэй шууд уулзаал чи нэг юм амьдралын яриа өрнүүлэх гэж байгаа биш учраас нэг юм өөрчлөгдөө тэр хүн ч угаас мэдэхгүй шүү дээ. Эсвэл X-тэй нэг газар ороод юм яриа суух гэж байгаа юм уу? Тэгээ гаднах зөрхөөрөл юм. Гаднах зөрхөөрөл байх байх гэж бодно. Тэрнээс шахна ганц өөр үг солиод энэ маань сайхан добрын хүн болчих юм уу те нэг яг тийм дүгнэлт нүлхийгээд өгөхийг бол магадгүй шүү дээ. Яг хоо карьер нь өсчих ч юм уу нэг тийм хүн мэмэрхүүл юмнаас анзаарна гэхээс нэг амар чухал яриа мэрэ өрнөхгүй байх уу? Би одоо зарим өөрчлөгдснөө бүр мэдрүүлэх гэдэг очиж яриа өдөө бүр юм яриад. Яадрага. Тэ нөгөө нэг үйлдэлд оруулах юм болов. Одоо нөгөө хүн маань бас нэг тийм жоохон өмнөх байснаасаа дордчихсан ч юм уу тийм байж ивэл бас хэцүү да амар би очиад за боли ингээд заримдаа нэг ийм газар орчдөг шүү дээ бүр ингээд ганцаархнаа ерөөсө таньдаг хүн байхгүй ёо нэг таньдаг хүнтэй хантай байсан бол гэж бодогдоод тэгэл байжсан чинь X ч гараад ир. Өө тэл ярина шүү дээ. Сайн мэдлгүй лөө. Өө юу жаа. Тэгэл та хоёр зөндөө юм ярина шүү дээ. Тэгэл тэнгуут чи би ингээд 5 жилийн дараа би ингээд 10 жилийн дараа амар өөр хүн болцсон шүү гэдгээ хараадахыг хүсэх үү? Үгүй хөө. Батлах гадах гул бах. Харин тий. Тэгээ байгаараа л байх. Тэгэл анзааруул тэр хэлнэ. Тий. Тий. Би секс подкаст хийдэг болсон шүү. Би секстэй сайн болсон байгаа гэж батлах юм уу? Мэдгүй нэг тийж аим худлаа одоо нэг батлах гаалж чирээл дайраал тийм байхгүй хөө. Тиймэрхүү юм чинь нэг амар сэтгэлийн яриа өрнөдөг хаа X-тэй уулзаад ярилцсан ярианууд. Тэггүй нэг юм уулзаал аим би нэг дээр гарах гэдэг л тэр нэг зүгээр зам зүрийн X лсэн баг гэж бодноо. Гэтэ би нэг X-тэйгээ таарах юмсан гэж бодд юм а. Тэгвэл би яг танихгүй царайлж өнгөрнө. Яах юм? Өшөөх байгаа тийм өшөөх байгаа би. Үнжээ. No matter. Би бүр албаар хийж бодчихаа. Би бүр тэгээд таарлтасаа гэх бүр ингээ гордод байгаа. Тэгээд харчаад яах юм ингээ. Үгүй ихтэй би бодож байгаа. Үгүй би бодож байгаа. Одоо нэгдүгээрт би ингээд харчаад хараагүй царай л явна. Хоёрдугаарт би ингээд сайн үгч явна. Гуравдугаарт би эсвэл чив чигээр явна. Дөрөвдүгээрт ингээд юм надаас мэдлэх юм бол би хариу өгөхгүй гэж явна. Ингээд алийг сонгохыг яг таарлахаар юу болохыг мэдэхгүй байна. Сайтан болохыг хүсвэл. Тийм болохгүй хоо. Тэг яах юм бэ? Тэгэл байдгаар баг сандарч мандраад. Яа яг тийм бах чи. Харин тийм би сандарна гэж юу? Би ихтэй сандрахгүй хаа миний шар гоцоогоод. Чи тэр чинь шарчин гоцоосон гоцоог хөдөлгөөр бол хөдлөж сэтгэл чинь тийм үстэй. Тийм бат яаж. Би миний бодлоор ягаад заяа сандарна гэхээр тэр үнний бүр ингээд уулзаад ингээд ингэх юмсан гэж бодож ийн гэхээр заяагийн амир тийм юу н сэтгэл нь амир тийм их байсан байгаа байхгүй өмнө нь. Тэгээ яг тийм үнтэйгээ эргээд харалцах юм бол хичнээн би ингэндэ гэж зансан ч гэсэн бодлаахаа. Яг нэг өмнөх юм боддоо. Сэтгэл биш нөгөө зүгээр амир их юм хүлээжсэн чинь их сансан газар ирсэн шин хасаа. Үгүй мэдгүй нэг юм амар том сэтгэлийг чи хөсөрдүүлсэн байгаа. Оо яг тэгсэн. Би түүнд амар итгэсэн чинь тэр миний сэтгэлийг хөсөрдүүлсэн. Мэдгүй тэгээд би таарлт бол хэлнэ заяа. Таарлтах маш магадaltaй газар байгаа. Тэг би уянгалч чадчихлаа гоос тээ. Оо тийм ээ.
энэ гайхал сэтгэн юм. Оо яг тэрсээ сонссонгүй штэ. Яаж юм бэ? Чи Откогийн ягаад тэгж хэлсэг сонсоггүй яа? Отко. Oh my god. Отко. Ивека Отко яага ярьсан сонсоггүй. Заяка яах гэдэг юм бэ? Арика. Арука ч бол угаасаа. Арука биш юм байна. Арунака. Арика зүгээр байна. Арикато. Арика гэж. Америка хэр чи бүр Япон нэр шиг болчих штэ. Ивека дүгнэ. Отко дүгнэ. Откосоо бага асуулт асуусан гэдэг нь. Отко. Окей, отко гэж хүн гэж бодсон чи ингээ нэг өөр үсэлдэг. Шал өөр шиг. За тэгвэл ингээд бид дөрвөн зүгээс л X-тэйгээ таарах юм бол хэрвээ X чи эргээд холбогдоод бүх юмыг мартаа шинээр эхлэх гэх юм бол хэний ч ер нь бол үгүй гэх юм. Ер нь бол тэгэл галтрыг хөдөлсөн байна гэж л ойлгох юм биш үү? Тийм. Хурдны галтрыг зутсан шүү дээ бүр. Тийм. Хурдтай явж байгаа галтрыг нь сууцаа. Алидийн чамаас хэдэн мянган бэрийн цаана очсон байна. Тэгэхээр ерөөсө буцдгүй байна энэ галтрыг. Тийм. Гэж дүгнэхий зүү. Хоёр галтар хоёлоо хоёр жишээл явцсан байхгүй. Буцахгүй. Сонсогчноо ч гэсэн яг та бүхэнд бас дотроо нэг X-ийг бодож байгаад яг энэ X чинь нэргээ холбогдох юм бол яах вэ гэдгээ комментэн дээр үлдээгээрээ тэгээд ивэл хэлдгээ хэлэх бах. Тийм ээ. Тийм ээ. За сонсогчноо тэгээд бодсон сансын бахан бодвол комментэн дээр бүгдээрээ үлдээгээрээ бид нэр уншдаг шүү. Эможигаар reply хийдэг шүү. Бас хариулж reply бичдэг шүү гэдгээ сануулж илмээр нь. Сонсож байгаа юм чи таалагдчих байх юм бол subscribe бутнаа дарахаа битгий мартаарай. Тэгээд бусад бүх streaming service дээр байдаг учраас бас follow like дарахаа битгий мартацгаагаарай гэж хэлмээр байна. Тэгээд угаасаа та нар мэдж байгаа. Бид нар бүх сонсогч нартай маш их хайртай. Гэхдээ subscribe дарсан сонсогч нартай бүр их хайртай. Тийм учраас хайраар бэлдсэн сайхан амьдрал амьдрмаар байх юм бол subscribe бутнаа дарахаа битгий мартаарай. За хэдүүлээ сонсогч нарын асуулт руу орцгоё. Сонсогч нарын асуулт руу оръё. Тэгээд энэ удаагийн асуултаар Алтан булгийн асуулт сонгогдсон байна. Хизээ Монголдо ирж амьдрна гэж боддог вэ? гэж манай 3-аас асуусан байна. Чим бэ ойлгомжтой гэж. Би асуултыг үзэж байгаа болохоор угаасаа ойлгомжтой. За, ариунаас эхлэе. За. Би бол ер нь шийдсэн байсан нэг хэсэг. За ер нь ингээ герман суурьшиг ч юм уу те ингээд ер нь амьдралаа ирээдүг ч юм уу ингээд энд нэг хэсэг хардаг болсон байсан л та. Тэгээ сүүлийн үед болохоор зэрэг би айгүйх өөр одоо бодолтой болчиход байгаа. Тэрний юу гэхээр зэрэг за хүүхдээ ямар ч юм нэг 10 дугаар төгсөл нь байх хэрэгтэй юм байна те. Тэрнээс хойш өөрөө бие даагаад оюутан болчих юм бол би Монголд очиж сайхан байшин барьж амьдрах гэж бодож байгаа. Тэгээ сайхан хотоос жоохон зайдуухан тэгэл машинаараа хүсвэл юу орчдөг, хотмод руу орчдөг. Тэгээд нэг амар юм юугүй. Заавал нэг өдөржингөө ачаал-мачаалтай байгаад ахааргүй яг энэ таваараа сайхан юм нас тогтсон үний амьдралаар амьдрна гэж бодож байгаа. Тийм болохоор зэрэг манай хүүхдээ 12 дугаарыг төгсөл гэдэг чинь дахиад нэг хэдэн жил бол байна. Тэгээд тэр үед бистэ чиг яг өөрөөр амьдрна гэж бодож байгаа. Монголд очиж байгаа. Тий. Тэр үед хэдтэй хайрна. Манайх тэг сургуульд ч одоо ороход 19-тэй орлоо гэж бодоход чинь ана 39-тэй байх нэ. Ее. Өө ямар залуу вэ? Өө тэгээд 39-тэй байж юу хөгшүүний амьдралаар амьдрах вэ? Үгүй тэрнээс ч явж би тэгэл бас ч яга шоудах юм болов. Биш үү 39. Нийт мэд ажилж мэдлээ. Үгүй мөнгөтэй болсон. Мөнгөтэй энэ болсон байхгүй. Нэг баяжтай нөө байхгүй. Тэгэл сайн ихч болсон байхгүй. сайн болсон. За ёо. Эвэл Би чин одоо ер нь бол баг Монгол руу буцаж суурьшиж баг амьдрах үгүй байх. Энд ч угаасаа нэлээд удацсан. Тэгээд Монголд бас энд бол нэлээд удацсан. Амьдрал бол ер нь бол энд ер нь бол нэгэн бодлоор суурьшсан байгаа. Би ер нь миний амьдрал бол кино талаас, ажил талаас энд юм жигдрээд ихлээрээ магадгүй жилийнхаа хэдэн сарыг энд амьдарч байгаа. Тэгээ 100 мунда Монгол явдаг ч юм уу. Тиймэрхүү төрлийн бол амьдрал бол нүдэнд бол үзэгдээд байгаа. Ирээдүйд магадгүй дараа чинь 5-10 жил ч юм уу те гэрүүл мөрөл энэ төргээд хэмэдлээ. Гэхдээ ер нь бол одоогийн байдлаар бол нэг тийм яг хурдан буцъя гэсэн ирмэлзэл байхгүй байгаа.
бас нэг санагддаг юм юу гэхээр яг одоо кино урлагаар одоо энэ тийм хөөцөлтөд амьдрах гэж оролдож байгаа шүү дээ. Тэгээд энд ямар нэгэн одоо амжилтанд хүрэх юм бол тий тодорхой хэмжээний мэдлэгтэй болоо тий одоо ингээл амжилттай жүжигчин ч юм уу найруулагч болох юм бол тэр мэдлэгээсээ бол мэдээж Монгол руу буцаж бол одоо дараагийн генерашнд бол хуваалцах тийм бол хүсэл байдаг. Тэгэхээр магадгүй Монголд тий одоо ямар нэгэн сургууль мургуултай холбоотой багшлах ч юм уу тийм одоо курс мөрстэй тийм холбоотой юмыг бол ер нь Монголын киног хөгжүүлэх зорилготойгоор Монголд бол буцах тийм бол хүсэл байгаа. Ахтайг өөрийнхөө хувийнхаа тийм баярлаа. Гэтэ ер нь бол өөрийнхөө хувийнхаа чиглэлээсээ бол ер нь Монголд 100 мундаа очдөг. Гэхдээ ер нь бол яг professionally бол ажил амьдрал бол энд одоохондоо бол эндэл бол байна гэж би бодож байгаа. Магадгүй тэ ирээдүйд хамгийн гол нь кино миноны тиймд ажиллаж байгаа юм ингээд дандаа өөрчлөгдөж яадаг те. Би одоо ингээд өнөөдөр хэдүүлээ энд байж хат гинт маргааш зохиол гарч ирэл Монгол зураг авалт хийгээл 3-4 сараар алга болох юм л тиймэрхэн бол хүмүүст бол тохиолддог. Тэгэхээр бол яг бол ийм байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ одоогор бол план нь бол ийм плантай байгаа л гэж хэлье. За баярлалаа. Заяа. Би саяхныг хүртэл бичний 8-аар иргэлзээтэй. Би ингэж боддог байхгүй юу? Ер нь нэг Монголд очиж амьдрыг гэж боддгоо гэд нэг хизээлийн подкастн дээр бит хоёр бас ярьсан. Тэгээд сүүл би ингээд боддог байхгүй юу? Ер нь ингээд тий яагаад одоо Монголыг очиод өөрчилж болохгүй гэж би юу уншлаа нэг юм яг нэг юм улс төрийн юм унсахгүй. Тэгээл ингээл хүүе нам байгуулах чинь ер нь байгуу гайгүй юм байна штэ. Хичнээн мянган оны гарын ус гिचлээд энийг мэдгүй ихтэй энийг сонсож байл та нарт авир инээдтэй санагдчихэж магадгүй байх. Тэгээд би ингээ за миний одоо инстагийн дагчтай 20,000 дагч юм чинь бараг лам байгуулаад та баахан залуу хүмүүсийг оруулвал зүгээр нэг юм хаяа нэг юм бодол орж ирдэ штэ ингээ нэг юм заримдаа шантраал Монголын ингээл харж байгаа нөгөө манай эмээ хоёр хоёлаа коронавирус туссан чинь ингээд хоёлыг нь хайцсан байсан байхгүй. Тэгээ ерөөс ингээд үйлчлдэг газар мазар ингээ байхгүй гэл ингээл амар олон юмнууд дээр ингээл бүр амар цөхрөөд одоо тэр хоёр ч юм уу. Тэгээд би ингээл яагаад ингэж өөрчилж болтгоо юм хитгэн сая хүнтэй хүн байж аж гэл нэг юм ам бухимддаг нэг үед штэ яг тэгэж бухимддахтаа ингээд амар тоо цаахгүй. Намаа байгуулалт та нэрээ Монголын юг уулнастай ус төрийг мөрөкстэй өөрчлөл болох юм байна гэд би нэг энийг ариунад ярьсан бахаа та. Монголын гэр бүлийн нам аа. Тэгсэн чи ариун за бол гэл юу гэлээ. Би ч хэлсэн шүү дээ. Тэмцэн ч лөө. Тий ер нь бол хүсвэл болохгүй юм байхгүй шүү дээ. Гэж хэллээ. Тийм тэгсэн чинь би тэгээд би ам бодолцтой намаа байгуулаад Монголыг амар өөрчлөл яагаад байж болохгүй гэж тэгэл тэр 20,000 дагагчаас одоо YouTube-ийн 100,000 дагагчаас манай намд хэлсэл бид нэр яг ус төрийг өөрчилж болохоор би ингээд амар олон одоо юм нэтворк одоо амар олон хүн сүлжээ ингээд дагагч нартай болцсон хүмүүс ингээд амар гоё усаа ягаад өөрчилж болохгүй гэж ингээл нэг амар зүгээр хүүхдийн бод хүүхдийн ч гэдэг юм нэг амар гинэн бодол орж ирэл тэгэл тэгэл очилстай нэрээ сайхан бүгдийг өөрчлөөл боловсролын салбарыг өөрчлөөл бүх салбарыг ингээл өөрчлөөл ягаад ингээд нэг залуу хүмүүс л хийхгүй бол угаасаа хинч хийхгүй юм шиг санагдадсан байхгүй юу. Тэгээд нэг бодол бол орж ирсэн. Монгол явж бас юм өөрчлөлтийн билүү гэж нэг хаяа хувьсгал зан хөдлөө да. Тэгтээ мэдгүй. Тэгэл хаяа тэгж бодол тэгэл да очиод намайг одоо би олон жил тэнд амьдраагүй миний энэ солирж байгаа хинж тоож сонсхын тэгэл мэдээж тэнцээ одоо хэл авахул гэл амир их юм байгаа. Олны одоо хүмүүн танихгүй бол чи тэнцээ баг өлегтойхон ч ажилд орж чадахгүй матгүй гэл тэгэл тэнгууд ингээд шантардаг ч юм заа шиг тэгэл тэгж очлоо гэд би юу ч өөрчлөхийн одоо очиод буцаж ирсэн хүмүүс байгаа ч юм уу тэг ингээл энэ минь амьдардаг одоо доктор ажил Монголд очиод ажиллахангууд ингээд ерөөсөө өлегтой цалин авахгүй ч юм уу ерөөс нэг юм амьдрал нь өдлөхгүй тэгэл буцаж ирдэг ч юм уу тэгэл за боли энэ одоо гинэн сайхан мөрөөдлөө хаяа гэж ер нь бодсон ялж байгаа сексэр ч гэдэг тийм. Харин тийм сексэр ч гэдэг би одоо ерөөс уус төрж орж болохгүй болчиход идэг. Одоо намайг айгуул уул миний мэрэгжил чинь нийгмийн ажилт ингээ би уул гайгүй газар ингээ тий уус төр явахаар ахгүй юу. Тэнгүүд сексист ном гэж яваа. Тэнгүүд намайг айгуул энэ хүүхэн тий сексэр тэг энэ юугаа мэддэг ингээ айгуул дайраа тунж магадгүй. Тийм болохоор мэдгүй тэгэл нэм хаяа хувьсгал зан хөдлөхөөрөө навш гэж Монголын олцтой нэр сайхан бүгдийг ормонгоор нь өөрчилчих юмсан энэ одоо нэг 3 сая хүн ч юу авах тийм үсттэй гэл боддیں۔ Тэгэл хаяа за би одоо ганцаараа тэгээл тэнд очиод алдаг барайл тэгэл намайг агуул маргааш нь ачаад тачих байлгүй гэж бодвол тэгэл тэггүй тэгээд хаяа гинэн бодол орж ирдэг тийм эн чинь амьдрдаг хүн байна. Одоохон дээр нь бол эн чинь амьдрна.
Мэдгүй. Гэхдээ юмыг яаж мэдлээ. 10 жилийн дараа за яа ингээд тий Би Монголд ирлээ. Өөдөө ээжээс ирлээ гэл. тийм нам байгуулсан явж ээж бас магадгүй. За арай худлаа. Тийм худлаа юм хүмүүст амлаад явах айгүй бол дараа нь нөгөө намаа байгуулаач гэдэг нь бол Байгуулах юм бол тэгэл хэлсэн шүү дээ би. Хэлээр мэдэгдээ. Ан тийм. Гэхдээ би амар тийм дээр нөгөө юу яагаад гэдэг. Одоо залуучууд ерөөсөн юм залуу нам байд юм уу байдгүй. Яхаа шүү дээ. Монгол 32 ном байна гэж бас тааж. Үгүй тэгээд нэг юм ерөөсөн юм дөрөвтэйхэн юм байхгүй гас тээ. Би хараа яг ингэж бодож очдөг аим. Сайн нэг хэсэг зөвгийн хөтөлбөр гэж хэрэгцсэн шүү дээ. Тэгээд айгүй олон гадаад дээр залуучууд за одоо Монголыг одоо л өгчих гэж байна гээл те. Тэгэл амар олон Монгол нөгөө гадаад байгаа монголчууд тийм одоо амьдралаа хаяад Монголд цаахгүй. Нэг хэсэг одоо нөгөө уулуурхаа муухаас ирлээ энэ гээл те. Яг одоо л гэрэл хийгээтэй болох чинь гэсэн айгүй ихтгэлтэй жатсан. Тэгээд тэр хүмүүс маань одоо эргээд бүгдээрээ баргаа дуусчин л гэж хэлээл те. Нөгөө нэг ерөөсөө бүх шатанда ямар нэгэн байдлаар таньдаг хүмүүнтэй л хүн одоо явахаас биш те. Бүр юм бүлэглэл том маф болцгоосон бүх юм бүх салбартаа. Боловч юу за. Гэхдээ тийм болохоор яа ингээд одоо нэг залуу нам одоо түрүүчээ сонгуулаар ингээд залуу нам залуу хүмүүс ингээд ерөөсө дэмжихгүй. Хэрвээ тийм байсан бол бид нэр өөрчлөх боломж ингээд байгаа байхгүй. Тэгэл хаяа ингээд бодны ингээд бүх те олон нийтийн хүмүүсийг хамруулж хагаад бөөндөө YouTube яг тийм бодолтой байгаа нь бол бас сайхан байгаа байхгүй. Тэрнээс ш одоо миний амьдрал хамаатай биш. Би өөрөө гараад ирсэн сураад үлдсэн одоо ингээд болоо гэж бодож байгаа бас хүмүүс байгаа ш тэр дотор чинь. Гэхдээ тийм мянган бодоод нэг юм хайда хийж чадахгүй хэр ингээд одоо нэг бухимдаад байгаа байхгүй ингээд болохгүй байгаа юм би хараад идэг би чинь Монголын иргэн учраас ямар нэгэн байдлаар ингээд холбоотой. Тийм болохоор чам тийм сэтгэл байгаа нь гоё байна л гэж штэ. Үгүй тэгээд ингээд байгаа ч гэсэн хийж чадахгүй байгаа юм төвхтэй байгаа байхгүй одоо ингээд мен сэтгэл байлаа гэд би одоо очиод ингээд тэг зүгээр л нэг захын ганц бичиг авахд юу болдог гэлээ те тэрийг ингээд нэг ядаж өөрчилж мөрч юм нэг тийм юу ч хийж чадахгүй байгаадаа жоохон бухимдаад идэв хаяа. Би бол нэг жоохон гэрэлгийгээ тэгээд хараад байгаа. Одоо нөгөө бас амар ултарсан дугаар болох нэ. За одоо яах вэ? Шинжилээжсэн аа. Шинжилээжсэн үү ёстой. Сайхан явж идэг шүү. 12 дахь дугаар чи мэдчихэж хаад. Юу манай үеийнхэн бол одоо ингээд манай үеийнхтэй баздаад ер нь дуусч байгаа ах гэж би бодож байгаа. Одоо тэр нэг юм сонин тэгээ завсрын үед ингээд төрж өссөн хүмүүс бол угаасаа бүр шал өөр сэтгэхүйтэй болно гэж байхгүй юм шиг байна. Бид нар ингээд ийм хэл ахвал гэж байдаг. Тэгээ ингэж авилга өгч болдог гэдгийг мэдж байгаа учраас тэрнээс бол 100% ангиж чадахгүй манай үеийнхэн. Энэний дараачих одоо яг энэ те 2000 оноос хойш төрсэн хүмүүс болохоор зэрэг амар өөрөөр сэтгэж байгаа учраас яг тэд нар улс төрийн ингээд их мэдлэлийг гартаа аваад хөгжүүлж чадна гэсэн би амар итгэлтэй байгаа. Тэр харин хурдламаар байна. Одоо залуу хүмүүсийн 21 хүртэл өдөрч байгаа. 21 хүрж ийн одоо Герман ч 16-аас дээш сонгол өгдөг бол юм болыг хэлээрэл агүй хэд лээ 13-аас дээш лөө сонгол өгдөг бол юм болыг хэлээрэл энэ чинь Монгол ч гэсэн ягаад одоо залуу хүмүүс ус төрд орж болохгүй гэж 25-тай 30-тай юм яагаад байж болохгүй. Сая тэрийг харуулах гэж амар оролцсон дээ та нар анзаарсан нөгөө нэг залуухан 25 хүртэлх насныхан ерөөсө сонгол өгөхгүй байна гэдэг амар их тийм мэдээлэл гаргацсан шүү дээ. Тэгээ тэр нь болохоор зөв нөгөө нэг юм хар жоохон PR яваад тахш надад санагдсан байхгүй. Instagram дээр өрнөж байгаа, Facebook дээр өрнөж байгаа хүмүүсийн залуу хүмүүсийн нөгөө нэг оролцоолохоор амар өндөр байгаа гэдэг бүгд л өгчлөө гэлтэй дээлээ өмчлөний зураг мөр ахвалаад байсан чинь нөгөө нэг зорилго нь болохоор зэрэг залуучууд оролцдоггүй тийм учраас хөгжүүлж шийддэг мэддэг гэсэн юм өөрх зорилготой. Бодтер харсан чинь ихэнх нь одоо нөгөө гадаад дэдэг залуучууд тэр бүртгэлээс нь хасаагүй ч юм уу тийм нэг тиймэрхүү байдалтай. Тэгээ яг нөгөө өгсөн хүмүүстэй харьцуулангууд бүртгэлтэй хүмүүсийнхаа хэдэн хувьд нь хөрөхгүй тийм л байдалтай байх шиг. Тэрнээс биш манайхан бол өөрчлөх амар тийм хүсэлтэй байгаа шүү дээ залуучууд нь. Үгүй гадаад дэдэг хүмүүсийн саналыг авахгүй байгаа байхгүй. Тий. Заавал хэсээд юм. Одоо тийм захиа махигаар авчиж болно шээ. Тэгэхгүй ингээд мань зэнийг бол ингээд би одоо ерөөсөн амьдралтаа нэг сонгол Монголд өгч үзээгүй. Өгмөр эдэг айгүй бол миний дат матанг одоо хайд миний нөгөө юу гэвэл регистрийн дугаарыг асуудаг. Гэр мэрээс ч юм уу. Тэгээ авчдаг гэсэн. Одоо баг магаас. Тэгээ юу болдیں۔ Би одоо сонгол Монголд миний нэрийг өгөөл юм зурчдаг байх л гэж боддог. Тийм их юм ингээ харахаар ингээ бухимдаад тийм аа. Одоо ингээ уус зөр ярих ингээ бухимдаад байдаг. Яг өөр ирэхгүй нэг болоод хөгшрөөд байна. Өмнө юус тийж оддгүй байсан ч. За од хэр удаан гадаадд амьдрах вэ? Та нар баг миний ярих гэж байгаа юм сая бүгдээрээ базаа ярьсан даа. Би ер нь насаар энд амьдрах гэж боддیں۔ Яагаад
гэхээр штэ хүмүүс наваад тийм нэг юм наана төр төссөн юм шиг тэргээд тэгээд гэхдээ би хичнээн ингээд төрж өсөөд ингээд энэ тий уугуул биш ч гэсэн миний насан турш одоо нэг adult life гэдэг штэ нөгөө том үний амьдрал бол том үний амьдрал гэхээр порно кино шиг секс хичээлээ насан туршнаас энэ өөрөө миний freestyle за сонирхсан Окей, чи яаж одко гэж байна? Одко. За. Тэгээ хуулийн насаараа нөгөө хуулиараа насан турш ингээд бодох юм бол тэр наснаас хойш миний баг амьдралын 3-ны 2-ны өнгөрсөн байна л да. Тэгээд ер нь бол ихэнх нөгөө насан туршийн амьдрал чинь өрнөсөн. Тэгээд бүх одоо нөгөө миний хувийн амьдрал чинь миний одоо ажил төрөл юучуудын тэгээ бүх юм чинь энд ингээд аль хэдийн ингээд суурьшсан болохоор би ер нь бол энд comfortable байдаг. Монголд яагаад очиод ингээд байж болохгүй юм бэ гэвэл Монголын хүн ам баг хүн амаа дагаад нөгөө зах зээл нь баг болоод тэр юм бүх юм танил тал хамрах хүрээгээр явдаг хүний тэгдэг юм шиг харагдаад ингээд хүн болгоно л тэгж ярьдаг угаасаа нууц биш. Тэгээ Монголоос зөндөө хүмүүс ирнэ. Мань ийм бизнес эхлэхийн тулд энэ үнтэй танилцаж энэ үнтэй танилцахын тулд ийм 99.1-тэй дугаар барьж ийм газар амьдарч ийм бизнес ингэж явуулдаг гэл амар бүх юм ингээл танил талтай ингээл танил талаар хүрээгээр шийдэгдэг болохоор одоо би шууд ингээд очиод бүгднийг шинээр эхлээд шинэ хүрээлэл үүсгээд шинэ хүмүүстэй танилцаад ингээд цаашаа амьдрна гэх юм бол би тийм одоо юу гэх тех риск авах шаардлага надад байхгүй гэж бодож байна. Тийм болохоор тэгтээ яг одоо бүх амар тийм drastic change болохгүй бол тийм амар бүх амьдрал ингээл оронгороо ирэхгүй бол ер нь бол би эндээ comfortable болохоор би ганц л амьдрч тийм үстэй. Тийм болохоор тэр амар өөрчлөлтийг хийгээл тэнд очиж риск авах надад шаардлага байхгүй. Хэрвээ би энд зүгээр сургуулаа төгсөөл явцсан бол наа чи амар боломжийн асуудал байсан байхгүй. Сургуулаа төгсөөл очиод тэгээ шинэ ажилд ороод шинэ ингээл залууч явах гэсэн байхгүй тий. Одоо байгаа бодох юм бол залуу байх хэрэгтэйсэн байхгүй. Тэр үед бол боломж болох л байсан. Тэгтээ би тэр юугаа өнгөрцөө. Одоо тэгээд баг худалч хүнд 35-аас дээш насны хүн ажилд авдаг байсан Монголд 18-аас 35-ны залуучууд гэдэг ч тий. Тэгэхээр би тэр бүгийн баарын ч гэсэн өнгөрцөө явж байгаа байхгүй. Тэгэхээр миний одоо очиод Монголд амьдрах амьдрал би 10 жилийн өмнө очиод амьдрах байсан амьдрал шал ондоо болохоор би одоо бол буцна гэж боддог. Зүгээр амарч мамраад ингэж мэнх юм бол яа тэр бол ойлгомжтой. Түүншил сууршаад амьдралаа ингээд цааш нь Монголд гэж би ерөөсө харчдаг. Нэгт. Хоёрт яад чи би ерөөсө Лос Анжелест ирээд ерөөсө энэ л миний амьдрах газар байна гэж би бодсон. Яагаад гэх мэдэхгүй. Нэг бодлоор цагаагаар надад аяг таалагддаг. Хоёрт нөгөө энэ хот ч айгу тийм diverse тоххой. Амар олон дэлхийн амар олон үндэстэн амар олон соёл ингээд холдоод амьдарч байдаг. Болохоор надад амар сонирхолтой байдаг. Айгу гоё байдаг. Тэгээд уур амьсгал ч гэсэн айгу хүмүүсийн уур амьсгал ч гэсэн бусад газруудтай харьцуулахад яг миний явж үзсэн газруудтай харьцуулахад хамгийн илүү байдаг болохоор хамгийн нөгөө дулаахан байдаг болохоор би нэг аль хэдийн гэр гээд бодсон байгаа. Тийм болохоор би буцаж ерөөсөө тэр гэж амьдралаа Монголд харж чаддаггүй. Бид дөрвөлээ гадаадд байгаа учраас ингэж ярихад бол хүмүүс ойлгож байгаа. Бид дөрв бол өөрсдөө ойлгож байгаа тийм. Яг нөгөө нэг магадгүй ингээл үнэ хэлээл те ингээд дотроо ингэж үгэж бодож байгаа хэлэнгүүд дургуйц хүмүүс бас байхаа үүсэхгүй л те. Тэгсэн би баг хүмүүсийг ойлгодог байх гэж боддгоо. Айл болгонд нөгөө нэг гадаадд байдаг хүн болохоор нөгөө юмыг хайсныханд гаднаас хараад хэлж байгаа нэг өөр үнцгийг те хүлээж авах хүсэхгүй үнэн гэж итгэмээргүй байгаа тийм үстэл юм шиг ба. Тэгэл айлталын авч үзэж ижил ер нь бол юм цаашл хөгж штэ тийм штэ. Гэдгийг удахгүй манайхаа ойлгох бах уу. Тэгээд бүгдээ гадагшаа гарч үзээд өөрчилж олчхоор. Тэгээд бид нар нэгтэй амар лагдаач нэр ингээ яриад байгаа биш л те нэг гаднаас бид нар амар гаднаас арч марч ингээ дааг бити бас буруугаар ойлгоорой. Би таагуураасаа ярьж хахад нэг юм бодлоо. Та гуравтай харьцуулахад би ингээд харьцангуй бас бага хугацаанд гадаадд байгаа одоо төрлийн хүн ажил л да.
та гурлаа намраж болсон штэ баг тий. Тэгээ би болохоо 4 жил болж байгаа байхгүй. Би 10 жилийн дараа өөр мэрсэн сууж болов гэж бодлоо. Би одоо 6 жилийн дараа гэсэн үг штэ тий. 10 жил болчлоо гэж бодож байхдаа 35 таах нь штэ. Зүг. Тэгээд 35 6 орчимтай заа. Тэгж яхтаа би бас тэгэх юм болов. За одоо би ингээл хамаг том хүн байсан нас маань чи өнгөрчлөө. Монгол яваад одоо ямар ч шансгүй болчлоо доо гэдэг ч юм уу. Магадгүй бах. Одоо очиод хараа. Одоо жишээлбэл 35 дээ. За энэ түрүүний жишээг авъя л да. Чи одоо 6 жилийн дараа ихэд 35 та боллоо шүү дээ. Тэгээ очиход нэг найз нөхөдгөө. Яг хоо нэг хоёр бол мэдээж байгаа тий. Тэгээл тэд нар чинь бүгд ингээд ажилтаа төрөлтөө өөрийн гэсэн найзуудыг хүрээлэлтэй болцсон ингээд. Тэнгүүд шууд ариуна гэдэг хүн танилцуулчих жоох байхгүй. Тэнгүүд дараа нь ажилд ороход хэцүү 35. За яг хуу тий ариуна чадвартай ажилд орчин. Тэглээ тэнцээ бас ингээд карьер хийхэд хэцүү ингээл чи бүгдийг таньдаг байж та үгүй танихгүй бол болохгүй. Эсвэл мөнгөтэй байх хэрэгтэй болчихно. Эсвэл мөнгөтэй байх болно. Тэгэхээр амар хэцүү баха. Яг явбал 25-аас 25-26-гийн үйл явал зүгээр ах. Эсвэл бүр хувьсгал хийх хэрэгтэй. Хэвээ нэр амар хувьсгал хийх гэдэг шүү. Гэтэ би нэг юм ингэ хэлчихэд байна. Ерөөсө гадаад бид нар ингээд айгу гоё амьдрал Монголд муухай амьдраад байгаа. Эсвэл Монголд гоё амьдрал гадаад байгаа хүмүүс зовоод байгаа гэсэн юм яриаггүй шүү. Зүгээр л бид нар хувьдаа хаана comfortable байгаа, хаана тухтай байгаагаа л ярьж байгаа байхгүй юу. Тэгэл хувь өөрийнхөө сонголтыг л ярьж байгаа хүмүүс шил илээд гоё байгаа л юу гэдэг Улаанбаатарт муухай байгаа юм биш. Тийм юм яриаггүй шүү. Одоо хүмүүс буруугаар ойлгож магадгүй. Одоо ингээд гадагшин туршлага судлуулахаар тий гадны улс орнуудын соёл нь ямар байдгийг тэрийг сурчаад иргээд нэг хүүхдүүдийг явуулаад тэд нар нэгж ирэхгүй байх гэсэн нэг тийм бас аргумент яриад байгаа л да. Тий. Тэр зүв юм уу? Хэрвээ зүв болвол яах ёстой юм уу? Одоо дөхөс сургуулийн төгсгчөөд заавал эргэж авчирч яах ёстой юм. Сайн нэг эдэн тэтгэлгүй зарлагдаад тэгэл хүүхдүүд эргэж ирж 2 жил 3 жилийн хэмжээний Монголд ажиллах ёстой энэ гэсэн төрийн зээлүүд, төрийн сангийн зээлүүд мэлүүд гараал тэгээд тэр нь амжилтж болохгүй гэдэг хэсэг нь хаагдчихлаа штэ. Ер нь зүгээр гадагшаа гарчуулах хүмүүс нэг ямар нэгэн байдлаар шингээл бодоод байдаг болчиход байна л да. Тэрийг яаж зүгээр болох хэвтэй. Тэр одоо тэтгэлэг өгöd байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо бид нар засаг төр засаг гэж нэрлэдэг байгаа хүмүүс. Тэд нар өөрсдөө системээр өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Энэ хүмүүсийг сургуульд явуулж болно заяа. Чи юм мэдээ дээр нүд тайлаа дээр эргээ Монголдо ашигла гэж явуулж байгаа шүү дээ. Ер нь бол тэр хүмүүс ингээд сураад мэдээд нүдэн тайлагдаад буцаад ирээд ирэнгүүт яг өөрсдийнхөө нөгөө танил тал юугаараа яагаад тэдрийг шигшээд ялгаад гадна гаргаад өөрийнхөө нөгөө гадаад яваад сураад ирсэн хүнийг биш өөрийнхөө энд ихчийнхаа эсвэл ахийнхаа хүүхдийг тэр хүмүүсийн дээр авч тавиад нөгөө тэр хүмүүс нь тэртээ түрүү ингээд мэдлэгийн шал ондоо чадварын шал ондоо хүн чинь ямар ч сурсан юм мэдсэн юм ашиглах шаардлага байхгүй тэнд зүгээр ингээд хүний компьютер форматлаа сууж явал амар утгагүй байхгүй. Тэгээ хин гой юм сурж ирчээд энд нэг төрийн албаны болонд нэг өрөөнд хүний компьютер форматлаа суухыг хүсэх юм. Энд Google ажиллаж ирсэн дээр байхгүй. Facebook-д ажиллаж ирсэн дээр байхгүй. IT-гаар төгсөөд ирсэн чинь зүгээр яг наа чи яг болсон явдал гэсэн IT амарлаа төгс мөсөд бүр те мастер дасраа хамгаалаад ирсэн чинь компьютер форматлж олцсон гэсэн яг зүгээр л яг IT тэгж ойлгодог заяа. Тэгээ тэр хүний гол нь шүү дээ тэр хүнийг өдөрж байгаа хүн компьютер форматлж чадахгүй ингээд тоо. Тий. Тэгээ принтер янзлуулдаг заяа. Үгүй принтер янзлуулдаг заяа. IT чинь гэхээр зэрэг бүх юмыг чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд зураг авдаг. Яг үндсэн тийм 3 ажилтай заяа. За яа нараач тий. Гэхдээ надад юу юм санагдаа. Одоо яг тэрэн дээр хэдхэн хүмүүсийг гадагшаа гаргахтаа биш тий. Хэдхэн хүмүүсийг гаргаад тэгснэ тэр нар ингээд Монголд ирэх нүү ирэхгүй мэдээж тэд нар Монголда үгүй гадааддаа үлдхийг бодно шүү дээ. Тэрнийхээ оронд гаднаас гадны хүчин оруулж ирээд ягаад бүх хүүхдүүдэд ижлэхэн боломж олгож болохгүй байгаа юм бэ тий. Ягаад бүх оюутнуудад гадны хүчин авчрал окей хичээлийн залаа олигтойнууд нь дэшээ гараад олиггүйнүүд нь тэгэл одоо угаасаа тэгэл шалгардаг хорвоо тэгэл шалгарна. Тэгэхгүй нэг хитгэний цойлж гадаашаа гаргаал окей та нар яа гэхгүй нэг юм гаднаас гой хүмүүсийг оруулж ирэл хичээл мичээл заалгамаар шин. Би бол тэгж л бодож байна. Хүн болгонд ижлэхийн тэгшэрх болгоод. Харин тийм боловсрал гэдгийг ерөөсөө зөв үнэлэхгүй бол тэгээд энэ угаасаа л өөрчлөх юу ч өөрчлөх. Яа,
Улаанаар иргэлцсэн улс төрийн тухай дугаар болж Үгүй тэгэл өвсгөл юмэр гарахгүй би бол яг тэгж бодож байгаа. Гэтэ бүх монголчууд ингэж боддог тий гадаад байгаа монголчууд. Тэг яах нөгөө нэг Twitter мэдтэй бичгээр зэрэг гаднаас хуццгаалаа буцаалаа л гэдэг юм да. Тэгээд байж энэ да. Тэр чинь бидний ингээ бүдийг ингээ Монголын амьдралаас тусгаарлаад байгаа байхгүй. Алиг үгүй тусгаарлаад байгаа байхгүй. Алидийн тусгаарлагдсан байхгүй тэр чинь. Тэр сонгол Монгол өгөхгүй байгаа чинь холбоотой ч зөндөө. Բայց дуу ах хэвээр маа. Ер нь бол үгүй шүү дээ тийм үстэй. Үгүй яг л тэр бол сонголтын асуудал. Хоёр юул зэрэг яваад байна л да. Нэг нь болохоор одоо энд та нар амьдарч байгаа биш эндхийн амьдралыг бол ямар байдаг яг мах бодор амьдарч мэдэрч үзэж байгаа биш болохоор энд ярианд оролцох ирэх байхгүй гэсэн сэтгүүл. Яг тэр талаас бол үнэн те бид нар бол яг тэнд амьдарч байгаа биш. А гэхдээ өөр улсад өөр төрлийн систем дотор амьдарч байгаа хүмүүс гадны энүүдээр одоо Монголд ийм байна. Ийм юм дээр магадгүй өөрчлөлт хэрэгтэй ч юм уу те бас тийм хэлэх юм бол байгаа. Тэгэхээр бас бидний одоо яг бодсон сансан юм бол 100% бол өгөөсөх бол ирэхгүй гэж хэлэхээс илүү тэрнээс гадна бол зүгээр л Монголд амьдарч байгаа хүмүүст бас одоо юу гэдгийг эерэг бол одоо тийм результат гарахгүй л гэж хэлэх юм уу та тий энд байгаа гадаадд байгаа монголчууд бол бас их олон одоо өөр орны өөр гүрний мэдлэг туршлагыг бол өөрсдөндөө хоримтлуулад тэр их мэдлэг бол тэгээ Монголд бол Монголд амьдарч байгаа хүмүүст Монголын амьдралын нөхцөл байдалд бол тэр мэдлэг хуваах одоо хүрх юм бол бас л тэгээ амьдралын нөхцөл байдал сайжрах л бах гэж би бол хөвдөд өгнж байна. За ингээд ийм төвхтэй асуулт асуусан Алтан булаг те. Алтан булагтаа баярлалаа. Төвхтэй асуулт. Яг зүгээр тийм уул нь бол зүгээр буцаад амьдрахгүй гэдэг. Ер нь баг yes or no асуулт байсан чи бид нар бүр дэлгэрүүлээд амар төвхтэй болгочлаа. Уучлаарай. Тэгээд маа сонсогч гэсэн өөр асуух асуултаа бидрийг ингээд те дөрөв талцуулаад эсвэл нэрвтүүлэх асуулт байвал асуухгүй. Хооронд бол сайн мэтгэлцүүлэх тийм асуулт авах юм бол асуугаарай. Бид нар хоорондоо тийм их юмны тухай ярих хүсэлтэй хүмүүс байгаа шүү. За хэдүүлээ чаленж ярих уу? За тэгээд За энэ 7 хоногийн шинэ чаленжийг миний би бодож олсон байгаа. Бодож олсон ч гэжтэй маа нэг сонсогч комент хийсэн байсан. Би нэрийг санахгүй байна. Гэхдээ ивэл од хоёроор эротик юу зохиол уншуулъя гэдгийгсэн байсан байхгүй. Би тэгээд энэ чаленжийг бодож олсон юм. Тэгээ би ингэж бодсон байхгүй. Би бүгдээрээ нэг зохиолыг тэ богино хэмжээний өгүүлэг эсвэл ямар нэгэн зохиол ч юм уу те олоод тэгээд бид нар унших юм. Тэгээд дөрвөн янзын төрлөөр бид нар уншия гэж бодсон. Аимшигын, эротик, инэдмийн тэгээд романтик гэж одоо шийдсэн байгаа. Тэгээд сая бид нар микрофоны ард та нар сонсоогүй л дээ. Гэхдээ бүгдээрээ сугалцсан байгаа. Тэгээд хамгийн түрүүнд би аимшигын зохиол унширлсан өгүүлэг ч юм уу. Дараа нь заяа инэдмих те. Инэдмийн өгүүлэг унширлсан. Дараа нь ивэл романтик зохиол унширлсан байна. Тэгээ хамгийн сүүлд ариуна эротик өгүүлэг юм уу зохиол уншихаар боллоо. Тэгээ бид дүрсгүй өстэй тий шууд хадгалж авчихсан. Дүрсгүй. Тэгээ бид нар энийг ерөнхийдөө нэг 10 минут дотор багтаа идэх үү? IGTV юм уу тий? Энийг ингээ бүгдийг нийлүүлээд нэг YouTube-ийн нэг юу болгоод оруулж л та. За тийм ээ тий. Бол минут нь амжихгүй хаа. Тий. Тэгэхээр нийтдээ 40 минут болно шүү дээ. Ер нь бол дунджаар. Нэг контент болж оруулъя гэдэг юм байна шүү дээ. Тий, нэг бүтэн контент болоод орчих. Тэгээ хамгийн түрүүнд аимшиг эхлэх нь байна. Дараа нь инэдмэр айлгаад, инээлгээд, уяраагаад тэгээд жоохон сэрлийн хөдөлгөөл дуусгах нь байна. Тэгээ норгоод дуусгах юм байна тий. Тий, тэгээ норгоод. Эхлээд ер нь орох юм шүү. Айгаал нороол уйлал. Тэгэл инээгээл уйлал. За тэгээд энэ удаагийн чаленж тийм болон тэгээд өөрсдөө бид нар зохиолоо сонгох байгаа. Тэгээ хин ямар зохиолыг одоо сонгож одоо таныг ойлуулах вэ, нийлэх вэ, айлгах вэ, норгох вэ гэдгийг одоо хувь хүн өөрсдөө шийднэ. Ариунагийн өгүүлэг бүр хадгалаглаа. Тэр чигтээ маш олон хүмүүс. Тэгэл ариуна дуу муугаас гаргана үстэй юм аа. Хөө за бидэхгүй шүү. Яа би зисэн ядаг хүлээж байна. Найзынхаа эротик өгүүлэлийг уншихыг хадгалж аваад шүн сонсноо. Та нараа санал болгоорой энийг уншаарай явуулаа. Харин тэ над руу ч тийм байв. Зохиолууд санал болгоорой. Өө тэгэн шүү манайхаа. Ялангуяа эвэл рүү
Ивекер романтик зохиолд санд болгоорой. За тэгэхээр найзуудаа биднийг Энэдмийн аимшигын романтик эротик сторинуудыг уншихыг сонсомоор ах юм бол бид нар YouTube дээр видеонууд тавих гэж байгаа. Тэгэхээр та нар subscribe бутнаа дараад notification bell дарах юм бол та нарт бол дараагийн энэ видео маань бол мэдэгдэж хүрэх болно гэдгийг бас сануулж хэлмээр байна. За ингээд энэ 7 хоног энэ эпизод маань өндөрлөж байна. Сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Энэ эпизод маань таалагдсан байх юм бол та нар бүгдээрээ subscribe button дарахаа битгий мартаарай. Бусад бүх одоо вебсайтуудаар бид нар бас тавьдаг байгаа шүү. Тэгэхээр бас тэдэнд follow дарахаа битгий мартаарай. Тэгээд хамгийн сүүл нэмжлэгийн чаленжууд маань бол бидний дунджаар ерөнхийдөө бол бид нар Instagram дээр тавьдаг. Тэгэхээр Instagram дээр follow дарах юм бол бас чаленжууд маань та нарт хурж очно гэдгийг бас сануулж хэлмээр байна. За ингээд та нарын 7 оны өстө сайхан өнгөрөөр маш их баярлалаа. Оцэ подкаст баярлалаа. Ариуна бүр баярлаад энэ эротик өгүүлдэг юм шиг. Болоос өөр гिचгэрэж Бүр энэ чи бүрээ баярлаад намайг гिचгээд байгаа. За баяртай манайхаа. Баярлалаа.